Эдгээр яагаад алтны ханш ингээ өсөд байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Орсууд алт авж байгаа, хятадууд алт авж байгаа, энэтхэгчүүд алт авж байгаа. Тэгээ хөрөнгө оологч нар дагаал алт авж байгаа байхгүй. Энэ худалдааны дайн дөнгөж эхэлж байгаа. 4 сарын ихээр хэдүүлээ бүгдээрээ сандарсан. Хятад улс, Америкчууд 34% тариф, 50% тариф, 100% тариф. Сүүлдээ бүр замбрааг болтой 150% тариф болсон шүү дээ. За тэгээ эдийн засаг яах вэ? Монголчууд яах вэ? Хятадууд нүрс авах юм уу? Манай эдийн засаг яах юм бэ гэсэн бид нар бүгдээрээ сандарсан. За тэгээд Тако Трамп гарч ирээд нэг сар мар орчны дараа ерөөхдөө бүх юм намтсан. Юу болж хувирсан бэ гэх юм бол энэ жилийн нэмээд хөрөнгө оруулалт хийх хамгийн том алтан боломж гарч ирсэн. За тэгэл зарим хүмүүс за окей ингээл Трампын боронг гарцсан байна. Хятадууд тайвширч ахшгүй байна гэл дэлхийн ерөнхийдөө буцаагаад эвлэрч байна. Үнэн үү? Өнгөрсөн 7 хоног 2 долларын өмнө ерөнхийдөө энэ худалдааны дайн дахиад эхэлсэн. Тэгээд 3 дугаар дэлхийн дайн худалдааны хувьд аль хэдийн эхэлсэн байгаа шүү. За хэдүүлээ энийг зүгээр дахиад ойлгож авъя заа юу. Тэгэхээр энэ дуусах юм уу? Яаж дуусах юм? Хэн яалах юм бэ? Ямар нөлөө гарч ирэх юм бэ? Хэдүүлээ эндээ хэрхэн бэлтэх вэ? Мөнгө хааш нь хийх вэ? Би маргааныг хүсэхгүй байна. Энэ маргаан гарч ийн. Одоо ашиг хийхээс өөр аргагүй. Окей. За хэдүүлээ сонсцгоё. Энэ бол өнөөдөр өмнө гарсан бичлэг дээр бас байсан товчхон. Тааши ерөнхийлөгчний хэдхэн 7 хоногийн дараа уулзсан. Тэгээд та хоёр ерөнхийдөө ойлгоцсон үрхээ эвлэрч чадахгүй юм бол тэгээд биднэрт та ерөнхийдөө урт хугацааны худалдааны дайнд бэлтгэлтэй юу? Эсвэл эхлэх гээд байгаа юм уу? Well, you're in one now. Well, we're in one now. Ерөнхийдөө энэ худалдааны дайн аль хэдийн эхэлсэн шүү. Окей, Scott Bessent-ийн бичлэг бас түрүүн харсан энэ өөр бичлэг шүү. Энийг би таадаг үзүүлээгөө. Гэхдээ бас сонирхолтой. Shutdown when we can't get 7 more Democratic senators across the line, but 85 US ерөнхийдөө энэ Америкийн засгийн газар одоо бараг 20 хоног ерөнхийдөө зогсон байдалтай орцсон байгаа. Тэгээ Scott Bessent юу хэлж байгаа юм бэ гэх юм бол засгийн газараа буцаагаад эхлүүлэхийн тулд гацаанаасаа гарахын тулд ерөнхийдөө дахиад 7 сенатор хэрэгтэй байна. Гэхдээ 80-аас илүү сенатор ямар хуулийг дэмжсэн байгаа юм бэ гэх юм бол ерөнхийлөгч Трампд худалдааны хориг хятад эдийн засаг дээр тавих эрхийг өгсөн байгаа. Senators are willing to give President Trump the authority to put up to 500% tariffs. Up to 500% tariffs on China. Окей, энэ сенаторууд юу гэх гээд байна гэх юм бол ерөнхийлөгч Трампд эрх өгч байгаа юм байна. Ямар эрх юм бэ гэх юм бол хятад импортын бараа Америк руу орж ирэхээр 500% тариф. On China for the purchase of Russian oil. Яагаад юм бэ гэх юм бол Оросын нефт газ авч байгаа. Энэ бол зүгээр худалдааны дайны зүгээр худлаа шалтгаан. Оросоос газ нефт авж гинөө Америкчуудын хувьд бол ямар ч хамаагүй заяа. Ямар ч хамаагүй. Америкчуудад одоо тэр Европын дуракууд нефт газыг Америкаас авж байгаа нь ашигтай. Окей. Энэгтгэхийг дурак болж хувирах юм бол Оросын газ нефтийг худалдаж авахаа болчих юм бол Америкт бас ашигтай. Яагаад гэх юм бол Америкчууд өөрийнхөө газ нефтээ хамаагүй илүү үнэтэй үнээр шахчихна. Энэ юу юм бэ гэх юм бол зүгээр хятадуудтай хүзэр тоглоод байгаа. Тэ. Ямар хүзэр юм бэ гэх юм бол 500%-ийн тариф гэдэг чинь 500%-ийн гайлны онцгой татвар зүгээр худалдааны зүгээр худлаа бүр тэр чигтээ зогсоож байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд хятадын экспортын ойролцоо 25% зүгээр байхгүй болно гэсэн үг. За. Тэгээд Scott Bessent Америкийн сангийн сайд иймэрхүү юм ярьж байгаа. Яагаад ерөөхдөө ийм юм ярьж эхэлж байгаа юм бэ? Яагаад гэх юм бол сүүлийн 3-4 сар хэдүүлээ юу сонссон бэ гэх юм бол Америкчууд буцаагаад ойртож эхэлж байна, эвлэрч эхэлж байна, худалдааны гайгүй урсж ах шиг байна. Тэгээ Дональд Трамп юу ярьдаг юм бэ гэх юм бол би шийдээ хамгийн зузаан миний анд манд ярьж ирсэн шүү дээ. Scott Bessent бас Швейцарт уулзч муулзаал, дараа нь Азад нэг уулзаал, тэгэл Арабт нэг уулзаал, ерөнхийдөө бандан тас болох гээд байна. Ерөнхийдөө аль тал нь тарифа буулгаад ерөнхийн ойлголтод хүртсэн гэж хэдүүлээ сонссон. Боловч эндээ буцаагаад сэдрээд идээлээд эхэлж байгаа юм бэ. Яагаад? Хятадууд буруутан юм уу? Америкч буруутан юм уу? Америкч буруутай. Контент хийх хэцүү байна уу? Камерынхаа урд.
Сошиал ертөнцийн дээр өөрийнхөө бараа үйлчлэгээ бүтээгдэхүүнээ таниулах, сурчлах, зарах. За иймэрхүү асуудалтай байгаа юм бол энэ видеоны эцэст би юу танилцуулах юм бэ гэх юм бол өөрийнхөө content mentorship хөтөлбөрөө. Би өөрөө яг чам шиг асуудалтай байсан. Энэ бүгднгийн ард гарсан. Чи яг адилхан асуудлаа шийдвэрлэмээр байгаа юм бол видеоны эцэст хоёулаа дахиад уулзъя. 9 сарын 30-нд 17 хоногийн өмнө Америкчууд ямар шинэ хууль гаргасан бэ гэх юм бол окей. Гадаад гадаад хувьцаа эзэмшилтэй компаниуд дээр тэ хязгаар тавина. За бас нэмээд ерөөдөө зэвсэгт хүчиндээ зэвсэгний үйлдвэрлэгч тиймэрхүү компанид бас хязгаар тавина. Окей. Экспорт, импорт дээр. За Америкийн зах зээл рүү бараа явуулмаар байгаа юм бол юм экспортлмаар байгаа юм бол цаана байгаа бараа нийлүүлж байгаа компани 50% буюу түүнээс дээш хувь эзэмшлэл гадны нэг төрийн өмчт компани юм бол тусгай зөвшөөрөл авах ёстой. Эсвэл бүр ингээ хориг тавьчихж байгаа гих мэдчлээ. Энэ Герман зориулаад энэ хууль гаргасан уу? Үгүй. Франц, үгүй. Их Британи, үгүй. Энэтхэг, үгүй. Аль улс зориулаад энийг гаргасан байгаа юм бэ гэх юм бол айгүй тодорхой. Хятадууд сата болох гэж, хөшүүрэг болох гэж, гарын мөшгөх гэж ийм юм гаргасан. За. Тэгээд хятадууд юу гэж бодож ирсэн бэ гэх юм бол окей. Америкчуудаа одоо баг зэрэг ойлголтод хүрч явах шиг байна. 8 буцаагаад дуусчих шиг байна. Гайлын хориг тариф буцаагаад намдаж байх шиг байна. Тэгээд хэдүүлээ удахгүй нэг хилцэл гэрэн дээр гар үсэг зурх юм байна гэж ойлгож ирсэн чи гинт Америкчууд шин хууль, шин хашаа, шин босго тавьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд хятадууд юу бодож байгаа юм бэ гэх юм бол окей, бид нэр ерөөхдөө ингээд хилцэл хийх гээд байна. Тэ? Аль аль нь ашигтай юм хийх гээд байна. Тэгээд энэ хилцэл хийж байхдаа тэ маргааныг шинээр эхлүүлмээргүй байна. Шин шалтгаан гаргамааргүй байна. Би чамтай муудсан. Чи намайг 6 сарын өмнө 12 сарын өмнө нөө хоёр хүн хоорондоо хэрүүлж явахдаа тэгж нөө авгаа зан гаргамааргүй байна гэж бодсон ч Америкчууд хилцэл дуусаагүй байх үедээ, хилцэл явж байх үедээ, хоорондоо тохиролцоход байх үедээ тэ шин хүзэр ширээн дээр ингээд шин масса шидэж байгаа байхгүй. За тэгээд хятадууд ерөөхдөө зүгээр тэр Америкийн масс бариха болцсон. Хизээнээсээ бариха болцсон бэ гэх юм бол ойролцоо 2024-25 оны үеэр хятадууд энэ Америкийн шидэж байгаа массыг зүгээр бариха болцсон. Яг гэх юм бол хятадууд өөртөө итгэлтэй болсон байгаа. Хятадууд өөртөө ягаад итгэлтэй болсон байгаа юм бэ гэх юм бол энэ газрын хоор элементний олборлолт, баяжуулалт тэр чигтээ батсан байгаа. Бас өөр юм бас байгаа л та. Тэгээд хятадууд юу хийсэн бэ гэх юм бол окей, та нар ерөөхдөө дахиад одоо бундын хүзэр тий тамга хүзэр шидэж байгаа юм байна. Окей, тэгвэл бид нэр хар хүнээ шидье. Хар хүн шиднэ гэсэн юу гэсэн үг юм бэ гэх юм бол China's new restrictions on rare earth exports бас соронзнууд дээр тий. Тэгээ юу юм бэ гэх юм бол окей, манахаас тий энэ газрын хоор элемент янз бүрийн соронз гэх мэт чи өндөр түвшний технологийн түүхий эд тий тоног төхөөрөм шудлаж авмаар байгаа юм бол бүртгүүл тусгай зөвшөөрөл ав. Юу юм бэ гэх юм бол Америкчууд тусгай зөвшөөрөл авах шаардлага тавьсан. Тэгээ хэдхэн хоногийн дараа энэ хизээ юм бэ тий нэг ойролцоо нэг 7 хоногийн дараа хятадууд бас окей танаа улс руу экспорт бараагаа нийлүүлмээр байгаа юм бол тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна. Окей. Ойлголоо. Тэгвэл танах манахаас энэ юмыг авмаар байгаа юм бол бас тусаа зөвшөөрөл аваа. Тэ? Юу л ч нэ гэх юм бол тоглоё өгшөө гэсэн юм хэлж байгаа. За. Нэмээд Америкчууд тэгээ дараа нь юу хэлсэн бэ гэх юм бол энэ өмнөх хоёр контенттэй би энийг ярьсан Голландд нэг томоохон чип үйлдвэрлэгч тэ? Энэ компани захирлуудыг сольсон хууль бусаар. Тэгээ энэ компани хөрөнгийг ингээ булаагаад авч байгаа юм байна. Хятадууд энэ компанийг хууль ёсны дагуу худалдаж авсан. За, нэмээд өнгөрсөн энэ жилийн 5 сарын 29-нд Америкчууд бас юу хийсэн бэ гэх юм бол US curbs chip design, software, chemicals, other shipments to China. Хятадуудад юу өгөх болж байгаа юм бэ гэх юм бол computer chip одоо дизайн хийдэг software. Тэгээ одоо Photoshop гэж ойлгочихсан яа. Computer chip хийхин тулд Photoshop software хятадлууд зарахыг хорж байгаа. Нэмээд химийн бодис
гих мэдчлэн. Тэгээ Nvidia-гийн янз бүрийн ингээ компьютер чип угаасаа хорцсон байсан. Тийм учраас хятадуудыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? За окей та нар энийг өгөх болж байгаа юм байна. За энийг хязгаарлаж байгаа юм байна. За нэмээд ийм босго тавьж байгаа юм байна. Окей бид нар бас ингэ чаднаа. За энийг харчих заяа. Гэхдээ тоглоом өөрчлөгдсөн. 2000 оны үеэр заяа. Дэлхийн одоо томоохон global industrial production одоо аж үйлдвэрийн томоохон үйлдвэрлэл хэн хийдэг байсан бэ гэх юм бол Америк 25%, Япон 11%, Герман 8%. Окей. Бусад орнууд 31%. Хятадууд 6%. 2000 он. 2030 онд энэ юу болох юм бэ гэх юм бол хятадууд дангаараа 45%. Америкчууд 11%, Япон 5%, Герман 3-аас доош орч магадгүй. Окей. Хятад дэлхийн хүнд аж үйлдвэрлэлийн бараг талыг хийхээр болж байгаа. 30% айлдны хүрсэн байгаа. Зэвсэг, автомашин, газрын хор элемент, semiconductor, computer chip, өндөр түвшний технологи, software, хиймэл ухаан бэрта айлдны болцсон байгаа гэсэн үг. За, зүгээр нэг жишээ өгч заяа. Өнөөдрийн бүх өндөр түвшний computer chip одоо та ингээд нэг компьютертэй. Тэн дотор нэг Nvidia-гийн graphic card байж магадгүй. Apple-ийн chip таад нэг Mac компьютертэй юм болцоо. Ер нь бол энэ data center Америкийн эдийн засгийн өсөлтийг авчирч байгаа компаниуд бүгдээрээ ASML компаниг ашигладаг. ASML компани юу хийдэг юм бэ гэх юм бол ичид гэл ойлгочих заяа. Тэ? Лазераар юу гэдэг юм бэ гэх юм бол тэр силикон чипэн дээрээ тэр чипийн хээгийг ингээд шатаадаг нөгөө acid etching ерөөдөө lithography гэж нэрлэдэг. Та би одоо надад тэр монгол үгнүүд нь байхгүй. За яагаад ичид гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол энийг зүгээр харчих заяа. Энэ нэг laser band заяа. Энэ лазерыг дэлхийн нэг 2-3хан хүн үйлдвэрлэж чадна. За тэгээ лазерын UV lightтэй окей туяан ингээд нэг тойл, хоёр тойл, refraction, дахиад нэг тойл, дахиад нэг тойл, нэг газны дундуур бас нэг яваад тойл. Тэгээд окей. Тэгээ ягаад ийм олон тойл хэрэгтэй юм бэ? Бөөмэд заяа. Энэ дэлхийд энэ технологиг ойлгодог, чаддаг магадгүй нэг 20-30 хүн байгаа хаа. Окей, ягаад гэх юм бол жигнэсээ ичээд байхгүй юу? Окей. За тэгээ энэ машин дотор нөгөө хасах 100 хэдэн градус тэгээд янз бүрийн газрын хавар элемент, хавар газ гих мэтчлэн энэ дотор ингэ явж байгаа. Энийг өдөрч чаддаг хүмүүс нь бас маш хомс. Тэгээ Голландын ASML компани ганцаараа энийг хийж чад. Окей. Тэг юу юм бэ гэх юм бол нэг IR laser, xenon plasma emits EUV, за тэгээ конденсер толны систем нэг масктай тэгээд редукс явдаг одоо хүчийг ингээ багасгадаг. За тэгээд эцсийн тэр лазер им 0 2 3 нанометр заяа бактеринаас доогоор бүр атомын төвшөнд ерөөхдөө хээ гаргадаг ийм технологи. За тэгээд голландууд энэ технологиг бадсан байна уу үгүй. Энэ толиг хийхин тулд газнууд хэрэгтэй, газрын элемент хэрэгтэй. Энэ лазер гарахын энэ төхөөрөмж дотор хятадууд тэр хавар элементүүд ингээ соронзон юмнуудыг ингээ нийлүүлэхэ болчих юм бол заяа. Nvidia зогсчин, AMD зогсчин, OpenAI зогсчин, манай бидний байнга ашигладаг ChatGPT зогсчин, Google-ийн data center-ууд зогсчин, Tesla автомашины үйлдвэрлэл зогсчин. Тэгээ ASML-ийн өнгөрсөн жилийн эцсийн тайлан дээр бас энэ бичигдсэн байгаа. The semiconductor industry makes use of raw materials that are controlled by certain countries. За манай чипийн үйлдвэрлэлийн сектор түүхийд ашигладаг. За тэр түүхийдийг хэн бацсан сууж байгаа юм бэ гэх юм бол зарим нэгэн улс бацсан байгаа. Хэнийг хэлж байгаа юм бэ гэх юм бол Хятад энийг бацсан байгаа. So, in the current geopolitical context, we see an increasing risk that these materials may become unavailable or restricted. За, өнөөдрийн геополитикийн байдлыг ингээ харах юм бол ямар эрсдэл үүсээд байна гэх юм бол энэ түүхийд алга болох эсвэл хязгаартай болох.
which could impact our suppliers, our customers and ASML. Тэгээ энийг хэд нөлөөлөх магадaltaй юм бэ гэвэл бидний ханган нийлүүлэгч, бидний харилцагч, за бас манай ASML компани үйл ажиллагаа тэгээ эцсийн эцэд ашиг. Тэгээ энэ соронзууд гих мэдчнэн ерөнхийдөө үйлдвэр дотор хаасаг байгаа, бидний машин дотор байгаа, бидний iPhone дотор байгаа, бидний Samsung утас дотор байгаа хаасаг. Тэгээд ер нь бол юу гэсэн үг юм бэ? Юу болж байгаа юм бэ гэх юм бол худалдааны дайны хувьд окей. Хятадууд, Америкчууд хоорондоо айл хэдийнэ цүмийн зэвсгээ хоорондоо шидэд эхэлсэн. За энэ яаж дуусах юм бэ? Ингээ хоорондоо маргалтаал явна. Тэгээ хизээ хүртэл маргалтах юм бэ гэх юм бол хөшүүрэгтэй базаал. Тэгээ энэ ерөөхдөө хоорондоо хоёр салах гэж байгаа хос шиг байхгүй юу? Окей. Гэхдээ одоо салчихмал хоёр дампуур. Тэгээ хин улаан хүнтэй юм бэ гэх юм бол хятадууд. Окей. Тийм учраас Дональд Трамп дахиад тако болохоос өөр аргагүй. Гэхдээ хөрөнгөний зах зээл олон улсын зах зээл дээрээ ерөөхдөө энэ маргаан үүсгэж. За тэгээ ингээд салчих юм бол юу болох юм бэ гэх юм бол хятадууд одоохондоо Америкийн 700 тэрбум долларын засгийн газрын үнэт цаастай. Хятадууд нь эхнэр нь байлаа гэж бодъё. Америкчууд нөхөр нь байлаа гэж бодъё. Тэр эхнэр маань нөхөртөө одоо 700 хэдэн тэрбумын зээл өгсөн байгаа. За тэгээ ингээ хоорондоо үзээ ядаад алцаад салчих юм бол тэ Америкчууд нөхөр нь эхнэртээ өгсөн зээлээ хаах юм уу? Хаах баха. Энийг ерөөхдөө дэлхийн ертөнцийн бүгдээр харж байгаа. Тэгэхээр тэр 700 тэрбумын засгийн газрын бондыг хятадууд одоохондоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Эдгээрээ яагаад алтны хан шингээ өсөд байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Хятадууд тэр засгийн газрын бондо зарж байгаа. Сар болгон магадгүй 10, сар болгон магадгүй 25 тэрбумээр зараал явж байгаа. Магадгүй өнгөрсөн 2 сарын хугацаанд энэ бүр нэмэгдсэн байж магадгүй. Сарын 50 тэрбумаар. За тэгээд тэр 50 тэрбумын засгийн газрын үнэт цаасаар нэг юм хийх ёстой шүү дээ. Юу ёстой юм бэ гэх юм бол олон улсын худалдаанд ашиглагдах боломжтой тэ төв банкын хооронд худалдааны тэнцлийг бий болгох боломжтой. Оросуудад нефтэ хүлээж авсныхаа дараа Оросууд энэ Америкийн засгийн газрын үнэт цаасыг төлбөрийн хэрэгслээрээ хүлээж авах юм уу? Хүлээж авахгүй. За Оросууд одоо хятадуудаас бас юу асууж байгаа юм бэ гэх юм бол за юан жоохон өгч болноо. Гэхдээ алт өгч. За бид нар тэгээд та хэдээс хятадаас тоног төхөөрөмж автомашин гих мэт шиг юм авахта бас томоохон төлбөр тооцоогоо алтаар хийчихье. Оросууд алт авж байгаа, хятадууд алт авж байгаа, энэгтгэгчүүд алт авж байгаа. Тэгээ хөрөнгө оологч нар дагаал алт авж байгаа байхгүй юу? Энэ худалдааны дайн дөнгөж эхэлж байгаа. За хөрөнгө оолтоо зүү хийгээрэй. Би юм хүсэхгүй байна. Энэ амар лайтай. Гэхдээ яах вэ? Өнөө ашиг хийхээс. 2015 онд миний анхны контент гарч ирсэн. Хинч үзээгүй, хинч тоохгүй, хинч надад итгэхгүй. Энүүгээрээ дамжуулаад миний бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хинч худалдаж байгаагүй. Би бүгднийг 0-оос эхэлсэн. Бүгднийг видео editing, graphic design, thumbnail, камертай яаж харьцах уу, хэрхэн ярих ёстой юм бэ? Ямар төрлийн контент, ямар төрлийн сэдв би ярих ёстой юм бүгдийг би өөрөө олж авсан. За ийм зовлон чамд хэрэггүй баха. Яа би их юм бол тийм би энэ бүх зовлонгийн ард гарсан. Бас баг хамт олон бүрдүүлсэн. Тийм одоо бид нэр 4-5лаа өдөр болгон амжилттай контент хийж байгаа. Ямар амжилт нүрсэн бэ гэх юм бол Silver Play button байна. YouTube дээр 110,000 дагагчтай, Facebook дээр 350,000 дагагчтай гих мэтчлэн. Олон төрлийн бизнес бүтээгдэхүүн үйлчилгээ амжилттай дижитал ертөнц зарсан. За, чи яг адилхан юм үр дүн хүсэж байгаа юм бол миний content mentorship хөтөлбөр рүү ороорой. За, өмнө би бас энийг бичлэр манай офис дээр заадаг байсан. Сарын төлбөр 2,500,000. Гэхдээ сул тал нь юу юм бэ гэх юм бол үнэтэй тэг ганцхан багштай би. Энэ удаа 4-5 багштай. Graphic designer, video editor, тэ. Чиний контент бэлэн болоод ирэхээр групп руу тавьчих. Манай баг хамт олно. Манай community-ийн гишүүдүүд чамд зөвлөгөө өгнө. Ингэж ярьсан дээр, энэ видео editing дээр ингэж анхаараарай. Thumbnail-ээ ингэх ёстой шүү. YouTube-ийн видео хиймээр байгаа юм бол link, Facebook дээр тэгмээр байгаа юм бол тэг, Instagram дээр story хиймээр байгаа юм бол энэ аргыг ашиглаа.
тэр зовлонгийн замаа товчл амжилтандаа илүү хурдан хур. За ямар үнэтэй юм бэ гэх юм бол өмнөх шиг 2 сая 500 төгрөг ерөөсөө биш. Энэ нь жилийн 7 сар дотор $29. За тэгэхээр 8 сарын 1-ээс өр нүртэх нэмэгдэнэ. Тийм учраас гэлц бүртгүүлээрэй. За тэгээ өмнөх content mentorship ямар амжилттай байсан бэ? Хүмүүс борлуулалт хийж чадсан юм уу? Юм сурсан юм уу? За маа товчлсон юм уу? Одоо миний хуучин шандрын тий комментиг сэтгэлийг чинийг сонирхоод үзээрэй. За контентын ертөнц чинийх байх ёстой. Тэгээд content mentorship community дотор иргэд болцгоо. За намайг Ариун Жаргал гэдэг. За Joy Mongolia гэдэг Солонгосоос жуулчаа авдаг аялын компаниг ажилуулдаг байгаа. Ер нь бол контентын талаар мэдлэг ойлголт бараг байгаагүй. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд бол яг уламжлалт аргаар явж ирсэн. За гисэн хэдий ч гэсэн ижил төрлийн бизнес эрхлэгчдийг өрсөлдөгчдөө бас харахад ирээдүйд бол контент ямар чухал юм бэ? Контентгүйгээр бол цаашдаа бизнес явахгүй байна гэдгийг бол ухаарсан. Тэгээд үнийг хийхийн тулд бас мэрэгжлийн зөвлөх багш хэрэгтэй байсан учраас энэ сургалтыг сонгосон. За энэ хичээлээр дамжуулаад харилцагчдаа судлах, намтрын бичих, за харилцагчаа мэддэж бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой байна гэдэг одоо ойлголтыг ойлгосон. Эхлээд контентаас яг ямар агуулгаар юу хийхээ огт мэдэхгүй байсан. Тэгээд хичээлээрээ дамжуулаад бүх одоо зааварчилгааг алхамаар л заалгаад хийгээд явсан. Тэгээд эхлээд хийхэд бол өөртөө ихтгэлгүй, камерын урд гарахад бас хэцүү, ингээд өөртөө ихтгэлгүй байсан бол харин хичээлийнхаа явц донд улам илүү сайн ойлгоод одоо бас харьцангуй үр дүнд хүрсэн байна гэж бодож байна. Наа чиг бас ингээд яг юу хийхээ мэдэхгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол заавал энэ сургалтыг сонгоосоо гэж хүсэж байна. За тэгээд ямар ч байсан энэ сургалтанд суухын өмнө тодорхой хэмжээгээр бизнесээ хийгээд эхлүүлсэн, 2-3 жилийн туршлага хөрвүүлсэн, борлуулалтаа үнэхээр нэмье гэсэн ийм хүсэл мөрөгдөлтөй байвал яг энэ сургалтанд суувал амжилттай авах болов уу гэж бодож байна. За Nao Autoct гэдэг Smart Tax компани үүсгэн байгуулагч. Тэгээд манай компани бол татвар санхүү нийгмийн даатгалын тайлангийн үйлчлэг үзүүлдэг компани байгаа. Эдэрот багшийн сургалтанд яагаад хамрагдсан бэ гэвэл бизнес эхлээд 6 сар болж байгаа учраас харилцагч татах нэн чухал байсан. Тэр дундаа сошиал медиагаар татах, контент хийх энэ илүү үр дүнтэй юм байна гэдгийг судлаад тус сургалтыг сонгож ирсэн байгаа. Би 5-7 хоногийн хугацаанд уг сургалтанд суухдаа гол ойлгож авсан юм бол би гэхээсээ илүү харилцагч танд ямар асуудал байна, тэрийг манайх яаж шийдсэн бэ? Эхлээд харилцагчийн асуудлыг ярьж байж өөрт нь хэрэгтэй, ашигтай, тустай бүтээгдэхүүн үйлчилгээ манад байна гэдгийг харилцагчдад илүү таниулах нь борлуулалтаа өсгөх бас нэг чухал сегмент юм байна гэдгийг ойлгосон байна. Сайн байна уу? Намайг Соёлмаа гэдэг. Гол сахны дэлгүүр ажиллаулдаг. Одоогоос 4 жилийн өмнөөс эхлээд энэ бизнесээ эрхлээд ирсэн байгаа. Зүгээр л миний бүтээгдэхүүнийг танд таарах байсан ч таарахгүй байсан ч хамаагүй зүгээр ав гэдэг чичирдэг юм лайв хийдэг байсан байна. Одоо харин хэрэглэгчээ ойлгож харилцана гэдэг айгүй чухал гэдгийг ойлгосон. Анхны хичээл суугаад хамгийн анхны одоо контент маань болохоор шууд багшийнхаа зааснаар хэрэглэгчийнхаа асуудал дээр тулгуурласан контент хийгсэн. Энэ маань маш их амжилттай болсон. Хэрэглэгч маань ямар асуудал тулгарч ийн, за тэрэнд нь тулгуурлаад ямар бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг одоо нөгөө фэйсбүүкээр явуулснаас хойш өдөрт нэг 60 захиалга авч байна. Маш олон хүн үйлчлүүлэгч нар тэр бүтээгдэхүүнийг асууж байна. Яг нөгөө танд ийм асуудал тулгарч ийн үү? Тэр асуудалт нь энэ бүтээгдэхүүн болно гэдэг. Өмнө нь үйлчлүүлэгч нарын араас би гүйдэг байсан бол одоо үйлчлүүлэгч нар над дээр ирдэг болсон. Энэ нь юу юм гэсэн чинь би зөв хүмүүсийнхаа асуудал дээр тулгуурласан контентыг хийж чаддаг болсон болохоор энэ байх гэж бодож байна. Тэгээд Эдротын сургалтанд төлсөн төлбөрөө хэд дахин олсон шүү.